Би өчигдөр болон өнөөдөр 2 өдөр энергийн засал хэмжлэгээтэй байлаа. За хүмүүс яагаад энергийн засал хийх шаардлагатай болдог вэ гэхээр хүний аура энерги өөрөө өнгөн, үнэр нь, хэлбэр нь өөрчлөгдчихдөг. Юунаас болоод вэ гэхээр мэдээж амьдралын маяг, сэтгэл санаа, гадны нөлөө, хил ам гэл маш олон юмнаас болоод өөрчлөгдсөн байдаг. Үүнийг бид нар ингээм махан биеэ хэрдээд бохирдчлаар усанд орж цэвэрлэх хэрэгтэй болдог шиг энергийн биеийг ч гэсэндээ тодорхой цэвэрлэж тодорхой чаддаг ур чадвартай хүмүүсээр цэвэрлүүлж авах шаардлагатай болдог. Гэхдээ энергийн бие гэдэг чинь нүдэнд харагдахгүй дотоод сэтгэл зүй буюу далд тухамсарт байдаг зүйл учраас хүнслэг ажиллаа хийдэг, мэддэг, чаддаг хүнээр нь цэвэрлүүлэх нь чухал байдаг. За ингээд мэдээж цэвэрлэгээнд орсон, энерги эмчилгээнд орсон ороогүй ялгаа гардаг. За ороогүй хүмүүс бол ерөнхийдөө хүн гэдэг амьтан чинь уртаа ингээд хамгаалж яадаг, урагшаа харж байгаа уртлын зүгээ цэвэрлж яадаг боловч ард байгаа энерги цэвэрлж чаддаггүй. Тэгэхээр хүний гаднаас орж ирж байгаа сөрөг энерги атаархал, чөтгөрхөл, хил ам, за энерги орчны нөлөө гэх мэтчлэн сөрөг энергийн бөөгнөрл хүний ард хөвчлэн цугларчдаг. Тийм учраас энэнтэйгээ энэ сөрөг энергитэй удаа яваадахаар хүний бүр ингээд чихэн дотор нэг юм яриад байгаа юм шиг те сөрөг бодолд автуулна, шийдвэрүүдэд нөлөөлүүлнэ, таны хин нэгэн бүр ингээд сөрөг хүчин удирдах байгаа юм шиг тиг гэд дотроос ч энэ ууртаа уцаартай байлгах тэр шийдвэрүүдийг дотроос хилээд байдаг. Энэ бас сөрөг энергийн бөөгнөрл таны ард одоо ингээд маш удаан хугацаанд цугларчихсан учраас та тэр зөв сөрөг энергид автаад өөрөө сөрөг бодолд эзлэгдээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энийгээ цэвэрлүүлээд энергийн засалд орох нь бол маш ач холбогдолтой байдаг. Энергийн засалд орсноор хүмүүс чинь яг өөрийнхөө бодож сэтгэн үндсэн далаа хүртнүүдийн идэвхжил нь өндөрсөн. За дээрэс нь нуруунд дээр нэг мачаа байгаад байсан юм шиг зүйл ингээд арилаад ирэхээр амьдралын тойрог, амьдралдаа шийдвэр гаргах гэд маш олон амьдралын чанарууд дэвшилдэг байхгүй юу? За хүмүүс дөнгөж засалд орсныхаа дараа нэг юм асуугаад идэв. Юу гэхээр би яаж одоо энэ засалд ороод гоё болсон шигэ яаж дандаа юм гоё энергитэй байх вэ гэж хүний энерги өсөх дээшээ байх, эрч хүчтэй байх ч ерөөсөө оюун бодол ухаан ухамсартай шууд утгаараа холбоотой. Та өргөлж уншаад, сураад, боловсроод, хөгжөөд өөрийгөө сайжруулад байвал энерги бол хизээч унахгүй. Та би засалд орсон юм чи миний одоо амьдрал ах сайхан болно гэж юу ч үйлдэл хийхгүй, ямар ч үйлдэл хийхгүй байдгаараа байвал уучлаарай. Энерги гэдэг юм ч угаасаа өөрчлөгддөг, хувирдаг, шинжлэгддэг, засагддаг зүйл байхгүй юу? Чаддаг хүн нь бол өөрийгөө эмчилж энергийн хувьд өөрийгөө итгэж чадна. Бүр цаашлаад чадах юм бол бусдыг итгэж чадна тий. Бусдад энерги дамжуулна, шилжүүлнэ, цэвэрлэн өсгөн гэдэг ийм зүйлүүд байдаг л да. Тэгэхээр хүмүүс нөө засалт гэдэг энэ ойлголтыг нэг юм шашны ойлголтоор айгүйх манай монголчууд таниад мэддэг болчихсон. Тэгэхээр ингээл нэг засалт орчвол ингээл гоё амьдрал нь сайхан болчихно гэж ингэж бодоод идэг. Үгүй ээ. Та засалт орсныхаа дараа ухаан ухамсараа дандаа нэмж явах хэрэгтэй. Амьдралыг хэм маягаа өөрчилж явах хэрэгтэй. Энерги гэдэг боловсралд суралцах хэрэгтэй. Тэгвэл та дараагийн удаа тийм зүйлд орох шаардлага ч байхгүй. Дээрэс нь орсон тэр хүчээ өөрөө гой хадгалаад явах боломжтой. Яагаад оруулаад байгаа гэхээр үндсэн 7 чакра, үндсэн 7 хүрдээс нэгээс дээш хүрд ингээд 1 2 3 4 хүрд блоктой болцсон хүмүүсээ хөвчлэн энергийн засалд оруулдیں۔ Яагаад вэ гэвэл тэр хүний тэр тухайн урд нь ажиллах боломжгүй маш доогуур энергийн цэнэгтэй байгаа учраас тэр өөрөө хичээсэн ч өөрийгөө эмчилж ангааж идэж чадхаа болцсон байгаа байхгүй юу? Тийм учраас хөвчлэн тэр блоктой байгаа хүрдүүдээр нь ажиллаж энергийг нь өсгөж өгөх ажлыг би хийдэм. Одоо өөрөө би сонирхлоороо хийдэг. За дээрэс нь хүмүүс ингээ энергийн засалд орохоор би маш удаан ингээд сайн мэдэхгүй байсан, өөр хадлаар мэдэхгүй байсан зүйлүүдээ сая заслын үеэр мэдлээ, ойлголоо гэдэм. Энэ бол хэвийн угаасаа та гэж мэдэх боломжтой. Яагаад вэ гэвэл засал гэдэг чинь өөрөө бодлын биеийн дотор ингээд та амьдралаа бодорой гэд би ингээд цэвэрлэгээ хийж явахдаа хэлдэг. Бодлын биеийн дотор өөрийнхөө амьдралыг оруулахаар тэр бодлын биенээс нэмэгшүүж аавраа шумын даваа цэвэрлэдэг байхгүй юу? Тэгээд цэвэрлж явах процесс хүн чинь өөрийнхөө алдсныг, онсныг, дээрээс нь өөрийнхөө юунд маш их харамсаад байдаг байснаа таньж ойлгоогүй байсан тэр тайллууд нь тухайн үед явагдчихэдэг байхгүй юу? Энэ явагдсны ач гавьяа нь бол тэр хүн ингээд бодоод би тийм юм гомдсон юм байна гэж бодох үед л хүн өөрийгөө цэвэрлээд, өөрийгөө эмчлээд, өөрийгөө дараагийн амьдралаа шинээр зурах боломжтой байдаг байхгүй юу? Тэгэхээр ер нь ийм өөрийнхөө талаарх юмнуудыг тайлж өөрийгөө ингээд задлж энергийн хувьд өөрийгөө хэр хүчтэй, хэр аимхайн, хэр сул дорой, хэр одоо сөрөгийн эрийг ингээд баян ингээд сорж задлна гэдэг бол та өөрийгөө маш гоё ингээд сүнсний хувьд таньж олж мэдчихин гэсэн үг. Тэгэхээр ингээд хүмүүс
би ингээд өөрийгөө сайн мэдэхгүй байна гэдэг хүмүүс яагаад гэж мэдэхгүй байдаг вэ гэхээр сорилт хийхгүй байна те. Өөрийгөө ингээд мэдхийн тулд, таних тулд нэг явж үзээд, таньж үзээд, нэг ажилласаа гарч үзээд, нэг өөр юм хийж үзээд ингээд туршиж сорихгүй байгаа байхгүй. Сорихгүй байгаа учраас энергийн задаргаа тайл ингээд зүйлүүдээ хийхгүй, тэр зүйлүүдээ хийхгүй болохоор ингээд өөртөө маш удаан ажиллахгүй, тэрнээс болоод энерги маш их бохирдолд автчихсан байдаг. За ингээд та нартаа амжилт хүсье.